За манай цагур орчин шинжилгээний газраас одоо өнгөрсөн он буюу 2025 оны 12 дугаар сарын мэдээг одоо хүйтний удирдлагын тойм хэлбэрээр бол гаргасан. За энэ хүү мэдээнд одоо 2024 оны 12 дугаар сарын одоо яг тухайн үе шаттай бол одоо харьцуулан гаргадаг. За энэ хүү мэдээнд бол одоо агарт байх төгмөл 6 бохирдуулах хүртлэг азотын давхар эсрэг PM10 тооснцор 2.5 тооснцор нүрс төрөгчийн дутуу эсрэг озон гэсэн 6 битсийг үл ерөөдөө гаргадаг. За PM2.5 тооснцрын хувьд одоо 2024 оны 12 дугаар сард 95 микрограмм метр куб байсан бол 2025 оны 12 дугаар сард 77 болж багас үзүүлэлттэй ерөнхийдөө бол 18 микрограмм метр кубээр буюу 19%-аар буурсан. За PM10 тооснцрын хувьд бол 2024 оны 12 дугаар сард 130 микрограмм метр куб байсан бол 2025 оны 12 дугаар сард 105 болж багас үзүүлэлттэй ерөнхийдөө 25 микрограмм метр кубээр буюу мөн 19%-аар буурсан үзүүлэлттэй. За хүртлэгийн хувьд бол ерөнхийдөө бас нэлээдгүй хувиар буурсан үзүүлэлт гарсан. За 2024 оны 12 дугаар сард 108 микрограмм метр куб байсан бол 2025 оны 12 дугаар сард 46 болж 62 микрограмм метр кубээр буюу одоо хувиар авч үзэх юм бол 57% буурсан үзүүлэлт бол гарсан. За азотын давхар эслийн хувьд бол 2024 оны 12 дугаар сард 54 микрограмм метр куб байсан бол 2025 оны 12 дугаар сард 58 буюу ерөнхийдөө бол ойролцоо төвшөнд бол ингэж тус гарлаа. За ерөнхийдөө бол одоо хөвчилж авч үзэхэд за 19-өөс за 57% бол ерөнхийдөө бол буурс үзүүлэлт бол ингэж харагдаж байна. За мөн одоо манай байгууллага энэхүү тоон статистик мэдээлэлээс гадна бол агаарын чанарын индекс хэлбэрээр ерөнхийдөө бол агаарын чанарын хяналт шинжилгээний станц болгоноор бол гаргадаг. За нийт 19 агаарын чанарын хяналт шинжилгээний автомат станц 24 цагийн туршилт бол одоо тасралтгүйгээр хэмжилт хийж дүү мэдээг бол агаарын чанарын индекс хэлбэрээр бол мэдээлдэг. За Баян орчим байрлах агаарын чанарын хяналт шинжилгээний автомат станц бол ерөнхийдөө бол хамгийн их бохирдуулах бодисын агуулмж бол өндөр байлаа. За нийт 31 хоногийн туршид буюу 2025 оны 12 дугаар сарын байдлаар бол 31 хоногийн 19-т нь бол бохирдолтой, их бохирдолтой, маш их бохирдолтой гэсэн юм төвшөнд л хүрсэн үзүүлэлт байна. За хайлаас шар хад налайх дамдарчаа гэсэн энэ цэгүүд бол ерөнхийдөө 3-аас 9 хоногт нь бол одоо бохирдолтой гэсэн юм төвшингүүдэд хүрсэн. Бусад одоо 1-р хороолол зуайл, зурагт, за таван буудал, 13-р хороол, баруун дөрвөн зам, цахилгаан станц, Мишель Экспо, зайсан, урах наран хороол, ярам гэсэн энэ агаарын чанарын станцуудад бол ерөнхийдөө бол бага бохирдолтой гэсэн төвшөнд бол ихэнх нь байсан. За нисэх орчин байрлах агаарын чанарын хяналт шинжилгээний станцд бол ерөнхийдөө цэвэр болон хэвийн гэсэн юм төвшөнд бол байлаа.